Улаанбаатар Бахангай гэсэн нэг шинэ автобусны маршрутыг нэг саналыг өнгөрсөн жил тавьжсэн. Тэгээд энэ санал маань өнөөдөр ажил хэрэг болгож Бахангай дүүрэг одоо Улаанбаатар хотын нийтийн тээврийн сүлжээнд анх удаага Бахангай Улаанбаатар гэсэн шинэ маршрут батлагдаж өнөөдөр ингээд энэ сайхан 45% судалтай доороо одоо ачаа хийх зорилттой ийм цоо шин олон улсын стандартыг хангасан ийм нийтийн тээврийн хэрэгсэл одоо Бахангай дүүрэг иргэд хөдөлмөрчдөд үйлчлэг болж байгаад маш сайхан байна. Мэдээж нийтийн тээврээр үйлчлүүлнэ гэдэг бол тухайн орон нутгийн одоо бас иргэдийн хангалттай асуудлыг шийдэж байгаа юм том хөрөнгө оруулалт, том ийм үйл ажиллагаа болж байна. Мэдээж энэ нийтийн тээврээр зорчих хүмүүс маань бол мэдээж хям төртөгтэй, найдвартай, тоглог ийм сайхан яг л одоо цагаараа явна те ийм үйлчлэгээ иргэдэд бас хүрсэн ийм сайхан үйлчлэгээ болж байгаад бид бүхэн маш их баяртай байгаа. Дүүрэг шилжиж ирээд агаарын сайхан газар шилжиж ирээд 11 дэх жилдээ амьдарч байна минийхөө. Тэгээд намайг ирэхэд чи нэг юу байсан микр явдаг байсан урт микр солонгосын хуучаа микр. Тэгээд дундан дахиад нэг гайгүй Япон тэрийг энэ явж ил байсан. Хиймрийн зам гэдэг байгууллага зорчигч тээврийн үйлчилгээ хийж байгаа сүүлдээ тэгээд тэр машин тэргүүд наагтанд гараад тэгээд сүүлийн 2 жил баг нийтийн тээвэргүй болцсон байсан. Тэгээ ахмадууд бид нар чинь тэгээд тэр таксины үнийг бас дийлж явахад бас яхан бэрхшээлтэй байсан. Тэгээд одоо ингээд хотын тээврийн газар манай цаг даргын тамгын газар эд маань 2 жил гарын хөөцөлтний эцэст ийм сайхан автобус бидэнд манай дүүргийн үйлчилгээнд авчирч хүлээлгэж өгч өнөөдрөөс их нээлттэй хийж байгаа маш их баяртай босоод иргэдийнхээ нэгэн адил их баяртай байна. Сэтгэл бол маш өндөр байна. Би өөрөө нийтийн тээврийн жолоочоор ажиллаад одоогоор яг 3 жил болж байна. Тэгээ энэ шинэ автобус маань болохоор одоо энэ бол 5 дахьтай зорчигчдын хаяа тухыг хангасан, өвөлдөө дулаахан, сундаа кондишнтэй зорчигчдын хаяа тухыг хангасан. Ер нь сайхан автобус байгаа. Тэгээ энэ автобусаар Бахангай дүүргийн иргэд дүүшлэх гэсэндээ маш их баяртай байна. Тэгээ анхны жолоочлоод анхны зорчигч нараа аваад одоо ингээд хөдлөө явж байна.